Энэ жоохон бондгор юм байгаад л энэний доор өндөрлөчхөр ингэхэр харагдтгүй. Зүр юу ч хамаагүй. Яг үргэж өгөөл юм байна. Ингээл башлаа гэж. За сайн байцгаана уу? Ерөөлд үнэн үү? Олон жилийн өмнө мигмар гарыг болгон байнга таардаг байсан хүмүүстэй үе энд ирж нэг хаяа таарах юм да тий. Би Бадра Басраас зөвшөөрөл авсан бичлэг хийж байгаа та нар маань ойлгож өгөөрэй. Үйлчлэгийн хугацаанд би нэг 1400 дандаа чирж явдаг байхгүй юу? Бид нэр зүрхэнд хотхон гэд хичээл ордог. 65 гаруй улсын тиймээ Герман, Франц одоо бүх улсад байгаа 400 гаруй оюутнууд хагас болгоно бид нар библи судал хийдэг. Мөн YouTube дээр маань бас 1000 гаруй итгэгч нар ингээд байнга үйлчлэлтэй маань хамт явж үйлчлдэг. Өнгөрсөн бүтэн сайн би амраад хагасанд бас хичээлээ амарсан болохоор аюу их ингээд хүлээж аваад тэгээд эсний вэлээр энэ газар ирээд дахиад оюутнуудтай уулзах боломж олгосон болохоор та тэгэж 50 хүлээж аваарай. За өнөөдөр би та бүхэнтэй товчхон тодорхой маш энгийн нэгэн эмэгтэйгийн тухай Есүс эзнэр нохоо гэж дуудулсан эмэгтэйгийн тухай хамтдаа үзэж байна. Мэдээж бидний хайрладаг тэр нандин бурхан маань тэр сайхан хайрын эзэн маань яагаад энэ ядарсан эмэгтэйг нохоотой зүүрлсэн юм болоо? Энэ талаар хэдүүлээ хамтдаа хуваалцаад өндөрлөх болно. Матай номны 7 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлээс бид нар сайн харах юм бол Есүс эзэн үе үе ийм информац өгж хүмүүст сануулга өгдөг байсан үгнүүд байна. Энэ 7-гийн 23 дээр юу гэж хэлдэг вэ гэвэл чамайг би огт танихгүй мөнхийн улсын үүдэн дээр. Тэгэхдээ бид нар энэ бодож байгаа нь үхэхгүй нь мэдэгдэхгүй энгийн амьдрал дээр надад хэлж байгаа үг гэвэл за яг хоо жоохон байж байгаа танилцчихна да. Гэхдээ нэг эх сараас нэг амьдралаа засаад Есүст хүлээн зөвшөөрөгдөнө гэж боддог бах. Гэвч энэ эцсийн мөч байхгүй. Эцсийн мөч. Тийм ээ бид нар өнгөрсөн 8 жилийн турш одоо ингэж зүрх өвдөө би юм уу айгүй сул байгаа би. Ялтчгүй энэ хүн бас адилхан юм туулж байгаа болохоор дуудсан болохоор ирсэн үйлчлэлүүдээ гадуурх үйлчлэлүүд ер нь үйлчлэлүүдээ зогсоод чимээгүй ингээд нэг хөдөөнийхөө жижиг сүмийн сэргэн мандлынхаа үйлчлэлийг хийгээд гэртээ хөвчлэн ийм тарай хэрэглээд байж байгаа. Гэхдээ та боддоо ингэж их зовсны эцэст яг торгон мөчөд тийм ээ 8 наснаасаа хойш тийм үү 90 оноос хойш ингэж их алдаж онж унаж босч явсны эцэст тэр мөнхийн улсын үүдэн дээр очисон чи Есүс эзэн намайг хараад нямка би чамайг огт танихгүй гэвэл би юу гэж хэлэх вэ тийм ээ. Би ийм гоё дуу зохиолсон шүү дээ. Би номлодог шүү дээ. Би пастор шүү дээ. Гэтч нэмэргүй. Яагаад гэвэл бүхнийг төгсгөж Есүс чамайг би танихгүй. Ёс бусыг үлдэгч чи миний үднэс зайл гэж хэлвэл ямар хэцүү вэ? Энийг Есүс эзэн яагаад ингэж ярьсан бол олон удаа бодож үзсэн байхгүй. Хүн чинь ингэж жоохон би хамуудаал ядраад ирэхээрээ арай нэг ухаан санаас харуулжаад залбирал маань жоохон амтай болоод ирдэг шүү дээ тийм үү. Өнөөдөр бид нар Есүс эзэн чухам ямар байдал дүр төрхийг биднээс харахыг хүсээд үе үе юм информацтай ийм детальчилсан ширүүн ийм зүрх рүү хатгамаар өгнүүдийг сургаалт зөвлөлүүдийг ярьж хэлдэг байсныг бүгдээр хамт үзэхийг хүсэж байна. Нөгөө тэгвэр бид нар сайн мэддэгчлээ хин нэгэн хүн биш энэ газар эзэн яриасаа гэж хүсэж байна. Та нарт бол надад шалгаагүй. Эцсийн үр дүндээ 30 гаруй жил номлолын үйлчлэл өдөр шөнөгүй хийгээд миний хамгийн ойлгосон нь яг энэ мөнхийн улсын үүдэн дээр Есүс эзнээс энэ үгийг би сонсох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхгүй. Бид нар Еремия, Исая, Хосея тийм ээ олон мундаг иш үзүүлэгчдийг харуул тэд нар эзэн дуудахад юу гэж хэлсэн бэ гэвэл чадна гэдээ танцуугаа шунлаа гялзуулаа ичээ урхан гээгүй байхгүй. Бүгд аваа би чадахгүй. Би дэндүү залуу. Би дэндүү сул дорой. Яагаад гэвэл энэ даруусал эзний хүмүүсийг бодит сүнслэг үйлчлэлд авчирдаг гэдгийг бид нар ёстой бурхны ивэлээр хүлээж авч ойлгох тийм сүнслэг шаардлага 21-р зуунд өнөөгийн Монгол Христ итгэл донд бидний дунд хүчээр ингэж сүнс хүсэж өгч байгаа. Даруу
бас дахин бүр илүү даруй байхыг, илүү дуулууртай байхыг, илүү чимээгүй байхыг, илүү Бурхны юу хийхийг төсвөртэйгээр хүлээж чаддаг тийм нандин зүрхийг эзэн өнөө үе энэ дэлхий дээр олон өөрийн хүмүүсээс харахыг хүсэж байна. Тэр агуу Бурхны өмнө бидний авьяас талаанд үнэхээр юу ч биш гэдгийг бид нар ухаарсан цагт сүнслэг үйлчлэлд гараагаж эхлүүлж эхэлдэг. Сүнсийг дагаж, сүнсээр удирдуулахыг хүсэж эхэлдэг. Эзнийг зарц боол байхыг сонголт хийж эхэлдэг. Хичнээн бид нар амаараа эзэн минь гэсэн чи би зарц шиг амьдарч чаддаг үгүй юу? Би өөрийн амбиц, карьер, өөрийн нэр төр, янз бүрийн том үйлчлэл, конференц чуулган бодож үйлчилсэн. Миний хувьд тийм хоёр нүртэйгээр олон жил үйлчилж байсан учраас би маш сайн мэднэ. Эцсийн дүндээ та бүхний энд сууж байгаа, эзний үгийг хайрлаж байгаа, цаг зав, амьдрал ахуйгаа зориулж үйлчлээд энэ Библиэлд байгаа нандин үгсийг ойлгохыг хүсэж байгаа энэ хүсэл бол мөнхийн улсын түлхүүр. Яг гэвэл энэ үгс та биднийг сүнсээр эрүүл, соргог, даруй, хүнлэг, Христ итгэлд ёс зүйтэй амьдрахад хөтлөн дагуулдаг. Хүний үг биш учраас, Бурхны үг учраас. Бүгдээрээ хамтдаа Марк номны 7 дугаар бүлэг рүү орцгоё. Би та бүхэнд уншаад өгье. Марк номны 7-гийн 24-с 30-ыг. Тэр тэндээс босож Тирийн дүүрэг рүү явжээ. Есүс нэгэн айлд орохдоо өөрийг нь хинч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. Бяцхан охинд нь бузар сүнс чүглэсэн нэгэн эмэгтэй даруй түүнийг тухай сонсоод ирж Есүсийн хөлд унав. Тэр эмэгтэй Серафойны гаралтай грек эмэгтэй байсан бөгөөд охиноосоо чөтгөрийг зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. Есүс түнд эхлээд хүүхдийг цатга, учир нь хүүхдүүдийн талхыг авч нохдод таях нь сайн биш гэхэд тэр эмэгтэй түнд "Тимээ эзэн, гэвч ширээн доор байгаа нохдож хүүхдүүдийн үрүүлснийг иддэг шүү дээ" гэж хариулв. Есүс түнд "Үгийнхээ дагуу яв, охиноос чинь чөтгөр зайлсан" гэлээ. За маш богинохон, маш тодорхой үйл явдал болж байгаа тийм ээ. Бид нар энэ Марк номны 7 дугаар бүлгийн 1-ээс харах юм бол энэ дээр маш их хууль бидний дагаж мөрдөх ёстой парш, фарисей янз бүрийн бүлэглэлүүдийн мөрдөх ёстой хуулиуд яригдж байгаа. Энэ хуулийн тухай хүний үзэл бодол, тэр багш нар, раби, пастор, номлогч нарын үзэл бодол юу байсан бөгөөд аврагч Месиа бидний хайрын дотор ядуу сул дорой тэр Есүс эзэн юу хүсэж исэн хоёр авцалдахгүйгээр зөрчилдөө үүсэж байгаа. 7 дугаар бүлгийн 1-5 унших юм бол маш тодорхой байгаа. Товчхондоо юудэчүүдийн эсэнэс буюу фарисеичүүдийн Ахмадын ёс заншлын хоорондох үзэл бодол болон Есүс эзний ариун байдал гэж үзэх үзэл бодол хоёрын хооронд зөрчилдөө үүсэж байгаа. Та бүхэн Библийн сургуулийн оюутнууд юмч бүгд эсэнэс гэхэр мэдж байгаа бах тийм ээ. Ялгаан товчхондоо юу юм гэхээр юудэчүүд бол өөрсдийгөө ариун байлгахын тулд өөрсдийн гэсэн дагаж мөрддөг ёс жаяг байсан байна. Энэ нь юу юм гэхээр эсэнэсчүүд гэж нэрлэдэг. Энэ нь юу юм гэхээр фарисеичүүдийн мөрддөг бөгөөд хизээ энэ фарисеичүүд гасныг та бүхэн мэдэх баг тийм ээ. Баптист Иоханны үед энэ фарисеичүүд нь өөрсдийгөө тусгаарлаад цөлд очин аврагч Месиаг хүлээсэн. Харамсалтай нь тэгж их зориулалт гаргаж хүлээсэн хамтлаа аврагч Месиагаа таниагүй айгүй гонигтай мэдээ. Энэ бүлэг хүмүүс яванда фарисеичүүд гэж том бүлэглэл гарсан бөгөөд улс төрчд гэсэндээ ямар нөлөөтэй байсныг бид нар Есүс эзнийг цаазаар алах ял өгөөд түүний аминд хүрж байгаа гэдгээр фарисей багш нараас, рабинуудаас олж харж болно. Нөгөө төгөр өөрсдийгөө ариусгадаг гэдэг утгыг энэ олон жилийн турш тийм ээ Тороо номоос хойш олон мянган жилийн турш явсан тэр Бурхны өгсөн хуйлууд хүний бодол, оюун санаатай хутгалдаад энэ ариун байдал гэдгийг Бурхны үзэл бодлоос өөрөөр ангидаар хардаг болж хувирсан байгаа дүр төрхийг бид нар харж байна. Эднэрийн одоо мөрддөг байсан зан заншлын тухай та бүхэн маань харах юм бол хэрвээ бид нар бохир бузар болвол бусд маань бас мөн бузартна гэдгийг бодоод бусдын өмнөөс эднэр цөлд фарисеичуд гэсэн үг шүү дээ тийм анх Баптист Иоханнаас хойш цөлд цуглаад ариун байдлыг бусдын өмнөөс өөрийнхөө өмнөөс гадна бусдын өмнөөс сахиж явдаг, мөрдөж явдаг байсан юм дүр төрхийг юудэчүүдийн настангуудын мөрдөх ёстой хууль хоёр фарисеичуд хоёрын хооронд ямар зөрчил байгаа бөгөөд Есүс эзэн энэ боксчдын дунд яг юу орж ирдэг шүү дээ тийм ээ
шүүгч, дасгалжуулагч нь орж ир зааварладаг шиг энэ дунд Есүс эзэн яг жинхэнэ мөрдөх ёстой ариун байдал хууль нь юуны тухай вэ гэдгийг Марк номны 1-р 7-р бүлгийн 1-ээс өгүүлж хэлж байгаа. Энэ зөрчилдөөнүүд гарч байгаа. Яг энэний дараа 24-р зүйлээс нэгэн сонирхолтой цочирдмоор үйл явдал болдог нь Серафоны гаралтай грек эмэгтэй. Өөрөөр хэлбэл харь үндэстэн гэсэн үг. Бурхны авралыг авах эрхгүй гэж хэлэгддэг. Фарисеучуд ч тэгж үздэг, Юудын настнууд ч, овг аймагуд нь ч тэгж үздэг нэгэн эмэгтэй Есүс тэр хурж ирж байгаа. Ингээ 24-р ишлэлдэр энэ эмэгтэй Есүсээс юу гэж гуйсан бэ гэвэл Есүс эзэн тэндээс босоод Тирийн дүүрэг рүү явжээ. Есүс нэгэн айлд орохдоо өөрийг нь хинч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. Том цуглаанууд дээр ингээд би албаар Библийн сургуулиуд дээр ч тэр Солонгос, Америк, Филиппин гэдэг ингээд очиод аль ч үндэстэй ялгаагүй ингэж асуухаар нэг л ажил хариулт өгдөг. Бурхан бүхнийг чадагч мөн үү? Амен гэж хариулдаг. Харин Есүс чадаагүй зүйлс байдаг. Энэ дээр гарч байгаа нуугдаж чадсангүй гэдэг нь үнэхээр орчуулгаар өөрчлөгдөөгүй еврей, грек хэл дээр чадаагүй. Нуугдаж чадаагүй. Яагаад гэвэл өөрийг нь хүссэн тэмүүлж чин сэтгэлээсээ ирж хайдаг тэр нэгэн бурхан хизээж өөрийгөө илчлэхээс буцдаггүй гэсэн утга агуулж байгаа. Тэгэхээр Есүс эзэн бүхнийг чадагч юм бол хинч бүү мэдээсэй гэж хүссэн бол бурхны хүсэл, бүхнийг чадагч бурхны хүсэл биелэх ёстой. Гэтэл хинч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадаагүй гэдэг нь энэ эмэгтэй ямар их ангад сангасан сэтгэлээр, ямар их итгэлээр Есүс эзнийг ирж хайж ирсэн учраас тэрээр өөрийн оршихуйг бурханлаг дүр төрхөө түүнээс нуухыг хүсэв. Чадаагүй тэр илчилж харуулж байгаа. Энэ дүр төрхийг энэ ганцхан богинохын ишлэл харуулж байгаа. Бид нар мундаг том хичээнгүй агуу нөлөө бүхий үйлчлэл хийснээр биш. Миний энэ жижигхэн зүрх чин сэтгэлээсээ Есүсийг хайрлж ирж хайж байгаа цагт бурхан надаас нуугддаггүй, хүсдэггүй гэсэн үг. Түүгээр цангаж өдөр бүр цангаж ирж хайж байгаа тэр даруй зүрхээ бурхан харин өөрийгөө илчилж, ивэж авралдаа дууддаг гэсэн утга агуулж байгаа. Ингээд Есүс эзэн босоод Тирт ирсэн гинэ. Бид нар энэ газар зүүн жоохон товчхон тайлбар би хэлээд явчих. Тир нь өнөөгийнхөө та бүхэн мэднэ Сир шүү дээ, тийм үү? Сирийн улс. Өөрөөр хэлбэл Сирд ирсэн гэсэн үг. Одооныхоор ярих юм бол одоо ч Сир байгаа шүү дээ, тийм үү? Дайн дайжин болоод байж байгаа. Сирд ирсэн гэсэн үг. Энэ Израилаас хойд зүгт байдаг газрын зургнаас харуул. Энэ дээр байгаа тухайн үеийн орчин суугчдын онцлог бий. Энэ Сир буюу Тир гэж Есүс эзний очисон газар нь. Эндээс юудэчүүдийн нөлөөнөөс хол хөндий амьдрахыг хүссэн хүмүүс хамаарагддаг дүүргүүд эхэлдэг. Яагаад юудэчүүдийн нөлөөнөөс хол хөндий амьдрахыг хүссэн хүмүүс вэ гэвэл яг надаага ондоод сүмээсээ явсан итгэгч нар шиг. Би буруу хийснээс болоод чи заавал ингэ суух ёстой. Чи заавал ингэсэн байх ёстой. Чи заавал 11-ийг өгсөн байх ёстой. Байраа зарсан чинь байр зарсан мөнгөнийхөө 11-ийг өгөөгүй болохоор би танаас чимбан хийж очиж залбирж өгөхгүй гэх мэтчлэн юудэчүүдийн тэр хатуу ёс жаягуудаас залхаад за Нямка пастор бол үнэхээр бүтэхгүй бүр хитрхийн шашинчч. Би бол хичээж байгаа. Гэхдээ би алдаатай хүн. Өгөөмрөөр биш, хэрцгийгээр намайг удирдаад тийм ээ spiritual abuse гэж хэл. Сүнслэг тэр хүч хэрхийлэлд би залхаж чинь гэсэн хүмүүс бүгдээрээ амь амьдралаа хөөгөөд энэ Пеньокия гэмэх Сирийн газар нутаг руу дүрвээд тэнд итгэгч биш бол биш. Бурханд итгэдэггүй хүмүүс биш. Йохова ирээд итгэдэг. Гэхдээ тэр аймаар хатуу юудын ёс заншлыг фарисеучуд шиг, бусад овг аймагуд шиг нягтлан сахидаг биш. Энгийн амьдралтай хүмүүс гэсэн. Ийм хүмүүс байдаг байгаа. Энэ нь Декаполис гэж 10 том хот байдаг та нар мэднэ тийм үү? Халдын уур, Авраамыг дуудсан 10 том хот, хамгийн баян 10 том хотоос тэр дундаа Сир буюу энэ Тирт байдаг энэ Серафоник гэдэг дүүрэг бол бүр элитүүдийн дүүрэг гэсэн. Манай Улаанбаатараар бол зайсан хил гэсэн. Та хаана амьдардаг вэ? 2 гүрний цаана зайсан хил 4 давхар хаустай. Гэвэл юу вэ? Энэ бол одоо мундаг хүн байна. Тийм ээ? Энгийн хүн за хамгийн муугаар хэлэхэд луурчин авилгачд сайнаар хэлвэл өдөр шөнөгүй мэрэгэн ухаанаар хөдөлмөрлж бизнес хийсэн амжилттай бизнесмен зайсанд амьдардаг. Манай дархан болохоор 25 дугаар хороол 23 дугаар хороолд амьдардаг гэхээр яадаг вэ? Энэ бол боломжийн амьдралтай хүн. Тэнд
одоо амьдарж байгаа эзний ивэлэр манай гэр бүл ч гэсэн тэнд амьдардаг та нар их мэдэх бах. Тогны мөнгө, ус дулаан тийм ээ маш зардал өндөртэй тэр газрын түрээс хашаа байшин тэр сөөх гэж байхгүй тийм хувийн орон сууцнууд ч маш их зардал гардаг. Тэгэхээр энэ серафоник гэдэг дүүрэг нь огт ядуучууд бүр нэгч гуйлах ч байхгүй дүүрэг. Дандаа элитүүд гэсэн. Нөгөө мундаг одоо Месопотамаас гадна бусад тэр Декаполисын 10 том хотоос бүр шилдэгүүд нь хаана байдаг гэнэ үү? Серафоникд байдаг. Тэгэхээр энэ эмэгтэй хаана амьдардаг байсан эмэгтэй гэнэ үү? Серафоник эмэгтэй гэж онцолж хэлсэн. Нэрийг хэлж болно шүү дээ тийм үү? Марта, Мария. Тэг хинч үдий эмэгтэйг нэрийг хэлж болох байтал энэ эмэгтэйг яагаад бичигч маань Серафоник гаралтай эмэгтэй. Нэрийг хэлээгүй батлаа Серафоник гэдэг дээр өрөөлт өгсөн бэ гэвэл ямархуу амьдралтай одоо хүн төрөлхтний хүмүүсийн бидний амьдралын хувьд хэр амжилттай яваа эмэгтэй байсан бэ гэдгийг онцолж харуулж байгаа. Тийм учраас энэ эмэгтэйг харь үндэстэн гэдэг утгаар нь Серафоник гэдэг тодтгсон боловч нөгөөтэйгүр Серафоник гаралтай бүр тэр элитүүдээс гаралтай хэдийн аав ээж нь тэнд амьдардаг байгаад тэндээс гаралтай ийм элит эмэгтэй байсан юм аа гэдгийг харуулж байгаа. Гэхдээ нэг гонигтай зүйл нь энэ эмэгтэйд маш том асуудал байсан. Хичнээн хөрөнгө чинээ нэр алдар баян чинээлэг байгаад шийдэж чадахгүй нэг асуудал нь түүний хайртай ганц охин нь муу сүнсэнд автцсан. Ханаа төрсөн бол им уун гэсэн. Халуурж байгаа бол хүүтэн усаар толгойг шавшиж өгнө гэсэн. Харин Библи юу гэж хэлсэн байна? Бузар сүнс шүглсэн гэж хэлж байгаа. Охинд нь. Энэ бол Бурхны сүнслэг байдлаас өөрөөр хүний хүчээр ангаах ухаан, шинжлэх ухаан, хүний ухаанаар яагаад ч боломжгүй тэр амьдралын зовлон. Бид нар эхнээс хор тавдар тусдаг тийм үү? Олон пасторууд илэгний сериоз болдог, зүрхний өвчтөй болдог. Олон хүмүүс Бурханд үйлчлсэний төлөө юу сансан, юусэн хүсэл нь биелнэ гэж анх итгэж исэн бол энэ Христ итгэлт амьдрал тодорхой төвшөнд хүрээд төлөвшөлт хүргээд ирэхээр би жаргахын төлөө эзэнд итгээгүй гэдгийг бид нар ухаарч эхэлдэг. Миний төлөө зовсон тэр Есүсийн төлөө би золиос гаргах ёстой юм. Би Бурханы нэрийг ашиглаж өөрийнхөө хүслийг Есүсийн нэрээр гүйцэлдүүлэх гэж залбирч Есүсийн нэрээр гуйж амьдрах ёстой биш. Харин би өөрийгөө Есүст бүрэн даатгаж амьдрах ёстой. Би Есүсийн нэрээр өөрийн хүслийг гүйцэлдүүлэх гэж биш. Би эзний хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө амьдрах ёстой юм гэдгийг ухаарсан тэр цагаас ямар ч өвчин, зовлон, сорилт, хүнд хэцүү цагууд биднээс инээмсэглэл ерөөл болж байгаа шүү дээ. Тэртээ тэргүүд туйлын зүгт ариун цорын ганц Есүс эзний чинь бүх шашин, шүтлэг бүх талаараа улс төрчид бүгд нийлээд хэдхэн хоногийн өмнө 3 хоногийн өмнө Хосана Давид хааны удам гэж хувцаа дэвсэжсэн хүмүүс нийлж хагаад цогдлоод алчиж байгаа. Хайртай эзний минь урж тасдаж, доромжилж гутааж алсан энэ дэлхиээс бид нар сайн сайхныг хүсэх нь дэндүү авилгагүй. Бид нар тэртээ тэргүй энэ дэлхийг зөв ариун хичээсний төлөө сайныг бэлдэхгүй. Бидний төрсөн нутаг бол ондоо газар. Тэнд бидний хайртай эзэн минь байна. Хүссэн хүлээдэг нэг юм байна. Тэнд байна. Ингээ 25 дугаар зүйл дээр энэ эмэгтэйг ингэж хэлж байгаа. Энэ эмэгтэй Серафоник гаралтай гэдгийг хэлээд энэ эмэгтэй Есүс нуудаж чадаагүй учраас түүнийг олж очиод юу гэж хэлсэн бэ гэвэл Есүс эмэгтэй хөл унав гэж. Есүс эмэгтэй унав. Бяцхан охинд нь бузар сүнс шүглсэн нэгэн эмэгтэй, тийм ээ. Энэ бол мөнгө төгрөгөөр эмчлэгдэхгүй. Түүний тухай сонсоод ирж Есүсийн хөлд нь унлаа. Энэ түүний хөлд унав гэдэг энэ орчуулга нь грек хэл дээр сөхрөв, гараа өргөн хүндэтгэн мөргөв. Өөрийгөө хинч биш бол яг зүрхээ элсэн дээр ус мэт асгав гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл юу ч бодохгүй Серафоник гарал амбиц гарал юу ч биш. Яг үнэхээр анх Бурхан ямар хүнийг бүтээсэн яг тиймээрээ Есүсийн өмнө даруулсан сэтгэлээр ирсэн гэсэн үг. Хинч үл таних мэдэхгүй шахуу, хинч биш шахуу, ор хоромчгүй Галилаар Йордны эрэг хаваар зүгээр л Бурханы ажлыг хийж явдаг мужааны хүүхдэд Серафоник гаралтай грек эмэгтэй ирээд өөрийгөө хинч биш болгон сөхрөн унж байгаа энэ дүрхтэх бол Есүс эзний сүнслэг эрх мэдлийг харуулж байгаа. Энэ дэлхийн юугаарч ямар ч мундаг эрх мэдэл амбиц карьерийн өмнө гэрэлтэх тэр Бурханы цог жавхлан харуулж байгаа. Ийм учраас тэр эмэгтэй түүний өмнө унсан байна. Үүнийг нь еврейд проспиту гэдэг.
Проспиту. Та нар номнууд цуурлаар үзэж байгаа үстэй тий 66 ном нэг нь номлогч нар ирээ. Тэгэхээр та бүхэн нэг хотлон теолог тайлбарлаад яах юм бэ? Проспиту буюу хүндэтгэн мөргөн, гараа өргөв, нүүрээрээ унав, хөсөр унав гэсэн утга агуулж байгаа. Өөрөөр хэлбэл энэ эмэгтэй хинж биш болж байгаа. Аава за би таны өмнө хинж биш. Өөрөөр хэлбэл хэдий том баячуудын хороолд байдаг элбэг хангалуун сайхан амьдралтай ч идэгшгүй өвчтөе охиноос болж хинж биш болж эзний өмнө ирж байгаа. Бид нар яг ийм зовлон үдсэн хүмүүс ямар үнэнч христчин болдгийг бид нар мэднэ тийм. Заримдаа та боддоо би мэдээж пасторын үйлчлэл чинь сэхэнд очиж залбирж өгнө. Зарим хүний гарнаас нь атгаж байгаа тэнгэр улс руу өдөж өгнө. Тэгэхэд тэдгээр хүмүүсийг та харах юм бол ямар ч нөхцөл байдал, ямар ч дүр төрхийг харсан бай тэр хүмүүс инээмсэглэдэг. Эзний өмнө яг байгаагаараа ойртож очиж байгаа тэр хүнийг харахаар зарим нэгэнд нь атаархах сэтгэл төрмөр байдаг. Тэр үед та нар гэр бүлийнхэн эхнэр нь үр хүүхдүүд нь гуйж байгаа залбирж байгаа залбирлыг сонсвол би ямар ч том мундаг конференц дээр, ямар ч том мундаг семинар чуулган дээр сонсож үзээгүй. Жинхэнэ нулимстай, гашуун нулимстай чин хүсэл тээсэн залбирал сүм биш сэхэн амьдруулах эмнэлэгт миний чихэн сонсогддог. Тийм учраас би тэр үед хурцлагддаг. Үргэлж үхэл амьдралын цаг дээр байгаа гэдгээ бодоод эзний өмнө залбирахдаа додомдох биш. Яг энэ эмнэлэгт сэхэнд яг үхлийн наан цаана байгаа хайртай хүний харамсан гуйж байгаа ийм залбирал надаас гарах юм бол Бурхан намайг сонсно. Энэ залбирлыг чинь би яаж гаргах вэ гэвэл энэ серафоны гаралтай грек эмэгтэй шиг хинч биш болж иж надаас гар. Хэрвээ би өөрийгөө хин нэгэн л гэж бодож байгаа бол эдгээр нь ойрхон буудаггүй гэсэн. Жон гонхтой зүгээр үстэй тийм ээ. За хичнээн боломжийн сайхан амьдралтай чинь эмэгтэйд ийм том асуудал тулгарсан байж. Харин энэ эмэгтэйгийн тэр нөхцөл байдлыг Матай номон дээр бас сэрүүлэн бичсэн байна. Матай номын бичигч маань Марк ном, Матай ном, соёл, боловсрал тийм ээ. Одоо сайн мэдээний номнуудын бичсэн хүмүүсийн эмч мэмчгээ та бүхэн мэдж байгаа учраас би товчхон явчих. Матай номон дээр энэ серафоны гаралтай грек эмэгтэйн тухай 15 дугаар бүлгийн 21-22 дээр ингэж илэрхийлсэн байна. Матай номын бичигч маань Есүс тэндээс явж Тир, Сидон хавьд ирэв. Үзэгтэн нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж эзэн Давидын хүү намайг өршөөж охинд минь чөтгөр айхтар шүглж эхлэе гэж орлоо. За Матай номын бичигчд маань бол түүний тэр баян чинэлгүй сонирн биш байж симфоник орн биш Канаан эмэгтэй гэвэл харь үндэстэн гэдгийг онцолж байна тийм үү? Канаанчууд харь үндэстэн. Харь үндэстэн гэдгийг онцлохдоо нэг сонир үг хэлж байгаа. Энэ эмэгтэй юу гэж хэлснийг нөгөө пресбитон гэдэг нь ямар утгатай гэдгийг илүү одоо нөгөө загсчин хүний одоо биднэрийнхаар бол миний боловсролын хийм хэмжээ гэсэн. Би бол үнэхээр нийгмийн талын боловсрол байхгүй. Ийм хөдөөний нямкагийн боловсролын хэмжээнд тэр хүн тайлбарлаж өгч байгаа байхгүй. Ойлгуулахын тулд эзэн Давидын хүү намайг өршөөж. Та бүхэн хуучин гэрээ үзсэн байх. Нэгдүгээрт эзэн Яахве. Хоёрдугаарт нь Давидын хүү гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь түүнийг таавал Месиа гэдгийг хэлж гин гэсэн. Тэнд зөндөө хүмүүс түүнийг Давидын хүү гэж итгэхгүй байгаа шүү дээ. Иш үзүүлэгч мундаг алдартай багш гэж ярьж байгаа. Харин Давидын хүү гэдэг нь энэ эмэгтэйгийн зүрхэнд хэдийн та Месиа мөн гэдгийг мэдтсэн гэсэн. Таавал аврагч мөн. Нөгөөтэйгүр намайг өршөөж гин. Та сайн боддоо. Удаан теолог хөөхөр хүн юм янз бүрийн боддог болчихдээ. Яагаад миний охиныг өршөөгөөч гэхгүй намайг өршөөгөөч гэж байна л. Чухам бузар сүнс хэн шүглчээд байгаа вэ? Яг одоо бол охин дөө энэ эмэгтэй дөө охин шүглцэн байна. Тэгвэл энэ эмэгтэй миний охиныг өршөөгөөч, Давидын хүү миний охиныг өршөөгөөч гэж хэлэхгүйгээр юу гэж хэлж байна? Намайг өршөөгөөч гэж. Үүнд бидний Есүс энэ эмэгтэйг нохотой зүйл дуудсан нууцсан байна. Намайг өршөөгөөч. Намайг. Эргээд бүгдээрээ Марк номны 7 руу оръё. Марк номны 7-гийн цаашаа 27-оос харах юм бол ингэж хэлж байгаа. Есүс түүнд эхлээд хүүхдүүдийг цатга. Учир нь хүүхдүүдийн талхыг авч нохтод хаях нь сайн биш гэхэд тэр эмэгтэй түүнд тимээзэн. Гэвч ширээн дор байгаа нохтож хүүхдүүдийн үүрэлснийг иддэг шүү дээ. За өөрөөр хэлбэл
Хүүхдүүдийн талхыг авж өгөөд нохтод таях нь сайн биш. Энэ үгийг хэрвээ таны пастор, таны удирдагч, номлогч таныг ингэж хэлвэл яах вэ? Миний төлөө залбираад өгөөч гэмүүд нохоо шиг чиний төлөө залбирсанд орвол Баатаравасрын төлөө залбирсан дээр гэж хэлвэл гомдох. Гомдохоор үгөөж. Гэхдээ та боддоо энэ эмэгтэй над шиг бардан байгаагүй харуулж байгаа. Энэ эмэгтэй юу гэж хэлж байгаа гэвэл ширээн доор байгаа нохоонууд хүртэл үрдсэй гэдэг. Энэ ямар учиртай юм гэхээр та бүхэн бас мэдэх баг. Еврейчүүд хооллохын өмнө тусдаа талах гардаг байхгүй юу? Тэд нэр гараа угаагаад талхны тэр доторх зөөлөн хэсгээр нь гараа арчиж хайдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл талхаар гараа арчдаг гэсэн. Тэгээд гараа хоолны өмнө угаагаад талхыг ингээ өөрүүлээд гараа арчаад хатахаас чинь өөрмөг газар уннаад тэрийг тухайн тосгоны гөлгнүүд ирээд түүж иддэг байхгүй юу? Тэрийг хүн идэхгүй шүү дээ, тийм үү? Иддэгч хүн иддэгч талах биш. Дараа нь тусдаа хоолн гарна. Энэ талхыг нохоонууд буюу гөлгнүүд эднэр хүртэл хайсныг нь иддэг шүү дээ. Яагаад гэвэл би таныг Давидын хүү гэж дуудахаар хэмжээнд миний итгэл байхад миний ард түмэн Израиль гэдэг хүмүүснээс чи хэн таныг таньж байна? Харин би таныг таньсан. Хэдий би харин үндэстэн боловч та намайг ингэж хэлж байгаа бол надад тэгвэл наад хүүхдүүдийн чинь голоод иддгүү. Зүгээр хэртэй гараа угаагаад арчаад хайдаг үүрмгнээс шултгоо хүртэх боломж байхгүй гэж. Энэ ямар мундаг даруухан эмэгтэй. Яаж тийм баян элит эмэгтэй ийм даруйслыг эзний өмнө олж авч байна. Ингэж хэлж байгаа. Гэтэл 29:30 дээр Есүс тэр эмэгтэйд хэлж байгааг гарна. Тэр эмэгтэй түүнд тийм ээ эзэн гэвч ширээн доор байгаа нохтож хүүхдүүдийн үрүүлснийг иддэг шүү дээ гэж хариулв. Есүс түүнд үгийнхээ дагуу яв, охиноос чинь чөтгөр цайсан. За хэдүүлээ энийг харъя. Хуучин орчуулга илүү төгсөн байсан. Манай ариун библийнхэн хичээж байгаа л да. Зарим нэг зөрүү гарчиж болж байгаа. Гэхдээ хуучин орчуулган дээр яг энэ грек хэл дээр нь орчуулсан нь ингэж хэлсэн тул гэж байгаа. Та 2003-4 оны ариун библийн вершнуудаас харах юм бол яг энэ үг нь зөв байхгүй. Чи ингэж хэлсэн тул. Өөрөөр хэлбэл би чамд ийм хатуу үг хэлэхэд чи тийм ээ би нохоо тий гөлөг одоо энэ золбон гөлөг шиг. Гэхдээ би таныг Давидын хүү гэдэг мэднэ. Аврагч гэдгийг би мэднэ. Хэдий итгэсэн. Тийм учраас та надаас нуугдаж чадаагүй. Би таныг олоод ирсэн. Та надаас бүр нуугдахыг хүссэн чадаагүй. Би тэгж их таныг ирж хайсан. Тэгээ би олсон. Тэгээ би өөрийгөө хинч биш гэдгээ ухаарсан. Энэ амьдралд миний үр хүүхдээс илүү үн цэнтэй тэрэнд байх ёстой тэр нандин зүйл нь би юу ч чадахгүй та өгнө гэдгийг би мэдсэн. Тийм болохоор би хамаагүй нохооч гэж дуудсан бол. Гэхдээ тэр үүрэмгийг идэж болохгүй гэж юу? Би ч гэсэн борхны бүтээл, таны хайртай бүтээл биш гэж юу? Энийг сонссон Есүс хариуд гэж хэлсэн баг. Ингэж хэлсэн тул нөгөөдөө та бод. Есүс эзэн охинтой уулзсан. Бартоломейд хараа оруулахдаа уулздаг тийм ээ. Эзэн минь намайг өршөөгөөч дүлийн үнийг хараа сонсголтой болгодог. Өгсөн охиныг талита кум гэж хэлээд аварж өгдөг тийм. Зөндөө гайхамшгуудыг тэр хүнтэй нүүр толж уулздаг. Аав нь охин маань хэдий өгчлээ уучлаарай та болон тушаахтал болох байсан гэсэн чинь би Израильд ийм итгэл олж хараагүй. Охин ч миний хувьд унтж байгаа. Би өөрөө очино гэд one to one тооч хийж иж охинод гайхамшгуудыг үлддэг. Энэ удаа Есүс энэ охинтой уулзсан. Бузар сүнс шүглсэн охин Есүстэй уулзаачгүй тэр Сирофониктэй л байгаа. Хаусандаа хөвтөж байгаа. Харин Есүс ээжийнх нь энэ байдлыг хараад юу гэж хэлсэн гэвэл зүгээр л гэртээ хайр. Чи ингэж хэлсэн тул охин чинь идэгсэн. Нөгөө эмэгтэй гүүгээд гэртээ яваад очисон чинь охин нь хэдийн чөлөөлөгдсөн. Эрх чөлөөтэй, ариун сүнсээр, баяр хөөртэй, инээмсэглэлтэй эрүүл охиноо олж харсан гэсэн. Тэгвэл одоо би танаас асууя. Энэ асуудал, энэ бузар муу сүнс охинд нь шүглсэн асуудал охины асуудал байсан байна уу? Ээжийн асуудал байсан байна уу? Хэрвээ охины асуудал байсан бол Есүс би Сирофоник явж охинтой ч уулзъя. Эсвэл чи дээврийн хөндийг хүртэл хүмүүс цоолоод найзгаа над дээр буулгаж ирдэг юм чи охиноо аваад ир. Би гар тавьж залбирыг гэх байсан бол ингэж хэлсэн тул. Өөрөөр хэлбэл чи ингэж дарууссан тул охин чи идэгсэн. Тэгвэл энэ охинд бузар сүнс шүглсэн нь хэний асуудал байсан бэ? Ээжийн асуудал. Энийг бид нар бодох хэрэгтэй. Тиймээс ээжид Есүс эзэнд Бурхны хувьд сайн биш дүр төрх байсан учраас энэ ээжид Есүс эзэн энэ хатууг хэлсэн.
нохойд зүрсэн гэсэн. Харин энэ ээж охиныхоо тэр байдлыг өөрийнхөө буруу гэдгийг ухаарад тэр миний буруу байж би охиндоо байх ёстой тэр үед нь байгаагүй байж би хитрхи их амбиц карьер мөнгө эд баялаг серафоник янз бүрийн албан тушаал ажил төрөл бизнес гээд ерөөсөө тэр нандин үед нь охинтойгоо байгаагүй байж энэ миний алдаа байж гэж гимссэн чинь Есүс охинтой ч уулзах шаардлагагүй ингэж хэлсэн болохоор чи нэгэн чи намайг хаагаад олсон би нуугдахыг хүссэн чадаагүй тэг чи миний өмнө ингэж их даруусаад чин сэтгэлээс гуйсан тэг чи ингэж гимссэн намайг өршөөгч гэж хэлсэн охины маань өршөөгч гэсэн бол би охин чи хаана гэх байсан харин чи намайг өршөөгч гэдэг чинь гэмээ ухаасан буруу сулдороо гэдэг юм ийдсэн тийм болохоор ингэж хэлсэн учраас би чиний охин гэдэг. Амен. Энэ бол Есүс эзний энэ ээжэд хандаж хэлсэн үг. Энэ Тир, Сидон, Сир, Финикия энэ өөрсдөө төрсөн цагаасаа элит гаралтай, элбэг дэлбэг баян шинэлэг хүмүүс удам судраараа бахархан амьдардаг ийм газраас энэ эмэгтэй хаа байсан дорд Тирлүү Есүс эзнийг хайж очсон ч тэр амжилтанд хүрч чадсан. Замдаа тэр мэдээж олон зүйлийг ботсон ба. Удаан хэлж байгаа тийм ээ. Яг ийм ижил төстэй охинтой ижил төстэй төрөх юудэчүүдийн ариуслын ёс жаягаас Есүс олж харсан байхгүй. Юу вэ гэвэл тэд нар ариун байхын тулд хоол идэхүүм нь гараа угаагаагүй Марк номны 1-р 7-гийн 1-ээс 5 уншвал дагалдагч нь гараа угаагаагүй хараад ууралсан. Яагаад бохир гараар хоол идэв? Та нар ариуслыг мөрдөхгүй байна. Тэд нар ариун байхын тулд гараа угаах ёстой. Ариун байхын тулд эфод угаах ёстой. Ариун байхын тулд усанд орсон байх ёстой. Тэдний хувьд гадаад дүр төрхөө дэндүүх ариун байдал фарисеучуудын хувьд ч ариун байдал гэж гадаад тэр амбицтэй тулгуурсан учраас Есүс зэмлсэн байхгүй. Тэгээд Есүс 23 дээр юу гэж хэлж байгаа вэ? Хүний гаднаас орох юу ч тэр хүнийг буцрахгүй. Шингээгдээд гана. Харин та дахиад сайн харах юм бол Есүс юу гэж эднэрт хэлж байгаа вэ? Та нар энэ усанд орох, гараа угаах, нэг хувцас угаах энэ дээр фокус өгөөд. Тэгэхдээ хүний гаднаас хүн рүү орох юу ч бозруулахгүй. Харин хүний дотроос гарч буй зүйл нь тэр хүнийг буцралдаг. Яг энэ серафоник гаралтай грек эмэгтэйд уулзсан өмнө Есүс энийг хэлсэн байхгүй. Хоёр нүртнүүд гэж дуудаад харин хүний зүрхнээс учир нь дотроос хүмүүсийн зүрхнээс муу мухай бодол, садрал, хулгай, аллах, завхаар, шунал, баламд байдал, мөн зайлмих, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. Энэ бүх муу мухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг. Тэгвэл охин нь бузарцсан байсан серафоник гаралтай грек эмэгтэйг тодорхой дүрсэлж байгаа биз. Есүс зөвхөн Есүсийн нохоо гэдэг үгэн дээр бодвол гомдмор боловч өмнөх зүйлтэй нь холбохоор яаж вэ? Ямар бардам, сайрхуу, завхаарал, шунал тачаал ийм байсан дүр төрхөө энэ эмэгтэй гэмшиж Есүстэй ирснийг Есүс хэлж байгаа. Ариун байдал гэдэг бол энийг Есүс Бурхан биднээс хүсэж байна. Та нар гараа угаах, эфодо өмсөх, хотын дааман хаалган дээр зогсож өдрийн хоолоо мацаг барих, ард түмний өмнө мацаг бариад ядарсан царайтай зогсож Бурханы үгийг дамжуулах энэ дүр төрхөө та нар ариун гэж бодож байгаа бол үгүй. Нямка чи дуу зохиодог, CD гаргадаг, Библи тайлбарладаг, номлол хийдэг, ингээд чи өөрийгөө миний өмнө зөв ариун гэж бодож байгаа бол үгүй. Чи эцсийн мөчд би чамайг зайл гэж хэлэх вэ? Чамаас би юу хүснэ гэвэл чи зүрхээ хамгаал. Чи даруй, дахиад даруй, чимээгүй, дуугаа байж сур. Тайзан дээр биш хөшгөний хар зогсож сур. Төвчээтэйгээр бусдыг босгон байж сур, саппортлж сур, дэмжиж сур. Тэгээ чи өөрөө хинч биш хин нэгэн бол тэгвэл би чамайг хүсвэл ашиглая. Түлж намайг олон гэдгийг зааж өгч. Бид нар Библиэлээс олон хинч биш хин нэгнүүдийг мэднэ тийм үү? 5-72 загсаар 5,000 цаашлаад 10,000 хүнийг хоолно гэдэг бол байж боломгүй агуу гайхамшиг боловч 5-2 загас байгаагүй бол болохгүй байсан. Тэгэхдээ 5-2 загсыг нямка гэдэг номлодог, гоё ярьдаг, дуулдаг, дуу зохиодог пастор авчиж өгөөгүй. Нялх хүүхэд авчиж өгсөн. Тэр хүүхдийн нэр нь хэм бэ? Бичээгүй. Хинч биш хин нэгэн эзэнд байгаагаар өгсөн.
Есүс Христосийн сүүлийн үйлчлэлийг хийхэд орох оронгүй байгаад танаа дээврийн өрөөнд сүүлчийн удаа хайртай дагалдагч нартайгаа хайрын зов байж хоол идэгсэн юм а гэхэд дээврийн өрөөг өгсөн тэр гэрээ эзэн хэн байсан? Хинч биш. Есүс Христосийн сүүлчийн үйлчлэлийг хийхэд дудрангаа өгсөн тэр нэгэн хэн байсан? Мөн хинч биш. Тиймээс би та бүхнийг энэ өдөр хинч биш хэн нэгэн байж Бурхны хайрыг татсан түүний даруй өрөөгдсөн хөвгүүд охид байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. За миний цаг болцсон баг тий. Сүүлийн ганцхан юм та нар сонирхолтой байна уу? Ганцхан юм хэлээд дуусчихвол ганцхан юм. Та нарт хэрэгтэй яг энэ өнөөдрийн үгтэй холбоод би ярих дуртай та биш шүү. Урдан хармаар. Яхве гэд энэ дээр бичиж болох уу? Англиар YHWH. YHWH. Товчхон 5 минут би энийг тайлбарлаа. Өөрөө их өрөөгдсөн болохоор тэгээд энэ Яхвех дундаа их шиг байдаггүй шүү дээ, тийм үү? Еврей үгэн дээр энэ Яхве буюу YHWH гэдэг чинь юу? Хэнийг хэлж байгааг үлээ? Бурхныг хэлж байгаа. Бурхан зөндөө нэртэй л дээ. Янз бүрийн маш олон нэртэй боловч энэ нэрийн гол утга санаа нь хаана хамгийн тод гарсан бэ гэвэл Мөсө дээр гарсан байхгүй юу? Би таныг хэн гэх юм бэ гэсэн чинь Бурхан Мөсөд юу гэвлээ? Би бол би байдаг. Ийм сонин нэр хаана байсан юм бэ? Таны нэр хин? Би бол би байдаг гэвэл хүн шоолно үст. Бурханд хангагч, тийм ээ, Йохова, Шабат, бүр янз бүрийн нэрнүүд байгаа, тийм ээ, эдгээгч, эмчлэгч, одоо бүр бид нар зарим нь бүр ааваа ээжээч гэж дууддаг. Харин би бол би байдаг гэсэн Бурхан өөрийгөө хэлсэн энэ үг нь энэ YHWH яг байх. Энийг яаж уншдаг гэж H гэд гээгүүлэгч болгон дээр амьсгаагаа авч гаргаж уншдаг. Нөгөө Руах гэдэг шиг Бурхан амийг өгтөө хэлсэн үг шүү дээ. Яг уншиг энэ Йохова, Яхве гэдэг энэ үгийг еврейгээр би тавханд уншиж үзүүлье. Ойлгож байна. Ингэж унш. Нэрээ шүү. Та нар еврей хүмүүсээс очиод асуугаарай. Еврей рабинууд хүртэл намайг энэ тухай ярихаар баярлдаг. Яа тэгвэл үнэхээр үнэ. Та энэ дэлхий дээр ирээд нэг ч үг хэлж амжихаас өмнө ихэнх хэвлэгээс уснаас дөнгөж гарч ирсээд газар дунах тэр хүч гээд амьсгалж ирэл. Та хамгийн сүүлд сэхэнд эмнэлэгт амьсгал хурааж байгаа настай хүмүүсийн аппаратыг салгах үед тэр хүчит тэр хүмүүс юу гэдэг вэ? Бид нар Бурхныг дууддаг. Биднэрт үнцэнтэй энэ нэр төр, мөнгө төгрөг, алдар нэр, авиас талант мэдээж чухал боловч хамгийн үнэтэй нь та өөрийн мэдлгүй Бурхныг дуудаж байна. Та ганцаардаж, шаналж, нулимс урсган уйлж явахдаа, шантарж явахдаа, дээшээ тэнгэр гол, доошоо газар хатуу амьдралд юу эсийг туулах уу тэр харанхуй та залбирч явахдаа өөрийн мэдлгүй ингэдэг. Одоо би нууцын тайлж өгсөн. Та өөрийн мэдлгүй Бурхнаа дуудаж байдаг. Юу вэ гэвэл тэр бүх цагт чинь яах вэ? Энэ Бурхан байждаг гэсэн. Та мэдээ дуудаад мэдхгүй дуудсан ч бай. Төрсөн цагаас чинь өөхөх хүртэл тэр тантай хамт байсан гэсэн. Та ганцаараа ядраад яайдаа гэж санаа алдчихсан уу? Тэр үл чинь Бурхан байсан байна. Та энэ симфоник гаралтай грек эмэгтэй шиг дуудаж байна. Би өвдөө даралт гисээд эхнэрээ айлгахгүй, нянгагаа айлгахгүй, охтуудаа айлгахгүй гэж сандарж байгаа. Орондоо хөвтөж явах тэр агшиндаа гэхдээ би ийм үед Бурхныг дуудаж байна. Эзэн байна гэж бодож байна. Юмс би тав хүнд энэ ивэлийг хуваалцах хүс. Тэр үргэлж байсан. Санаа алдах тоолонд чинь тэр байсан. Та дуудсан ч. Та дууддаг юм чинь. Цаашдаа ч дуудаж амьдрах юм чинь. Амен.
Бурхны хайр нэгүслийг та бүхэнд хүсье. Ерөөл дүүрэн байх холтгой хүмүүсийн нэрээр өрөөж байна. Хоёроо хамтдаа залбирая. Нэг сайхан санаа алдж байгаа. Эзэн лүү хамт талархан залбирэн гоцгоё.